За сайн байцгаана хүмүүст үзэгчтэй манай бэлгүү нуус тавчаа дугаарын маань шинэ одоо булан гэхүү одоо юу гэхүү эхлэхэд бэлэн болж байна. За энэ бол үндсэндээ дэлхийн түүх гэж болж байна. Тэ. Бид нар бол үндсэндээ Монголын түүхийг ярьдаг. Тэ ялангуяа энэ дугаар дээр бол одоо ерөөсөн Монголын түүхээр бараг амьсгалж байгаа. Тэгэхээр бид нар бас нөгөө үндсэндээ контентынхаа чанарыг сайжруулахын сацуу дээрээс нь үзэгч олондоо бас өгж байгаа мэдлэг мэдээлэл бас нэмэгдүүлэхийн зорилгоор бид нар ингээд төрлөө бас нэмээ явж байгаа. За цаашид бас нэмэгдэнэ. Дахиад нэг цоо шин энийг бол одоо барыг за нэг тэгтээ нууцсан байна. Сюрприз ээ. Яа тэгэхээр нөгөө өмнөх загт харилцааны нэг түүхэнд дугаар дээр төгсгөл нэг хоёлаа ярьсан шүү дээ. Тэгээ үзэгчтэй бас удахгүй маш олон шин дугааруудыг үргэнэ. Та бүгд маань notification асаагаа түлээж байгаарай гэд үлдээсэн байгаа. За тийм байгаад байгаа. Тийм учраас үзэгч та бүхэн маань бас бидний үйлчлэгийг дэмжиж лайк, share, subscribe дарахаа манайхаа битээ мартаарай. За мөн дээрэс нь бид нар одоо маш өргөн хүрээнд нэвтрүүлэг бэлтгэхийн хэрээр бас энэ маань өөрөө маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг шингээж байгаа учраас биднэрт бас та бүгдийн сэтгэлийн тус тийм их хэрэгтэй байгаа шүү. Тийм болохоор та бүхэн доор харагдаж байгаа дугаар руу өөрийнхөө одоо сэтгэлийн тус одоо сэтгэлийн одоо хандваа бид нар руу илгээгээрэй гэж донешн өгөөрэй. Тий. За өнөөдрийн дугаараар бол дэлхийн түүхийн энэ бол барыг Монголд байхгүй сэдв. Яагаад тэгэхээр ховор сэдв тийм. Бид нар одоо YouTube-ээр ингээд бичээ тайлаа гэхэд гадаадуудын хийсэн контент олдохоос шүүлэг хэлээрээ бол энийг арай үзэхгүй бах, олдохгүй бах гэж би бодоод байгаа. Энэ бол үндсэндээ олимек иргэншил байгаа даа. Тий. Олимек. Буюу эртний Америкийн иргэншил. Америк иргэншил. Яг одоо бодохоор бол индиануудын ингээ хэлчихэд бол нэг буруутахгүй. Индианчуудын. Тий. Хэлээ да. Он цаг дарааллын хувьд бол үндсэндээ он цаг дараалал уу? Гэхдээ ердөө юу шүү дээ. Грек Ромд бол чадсан шүү дээ. 4000 жилийн иргэншил. Тэр одоо бас 4000 жилийн. Яг иргэншлийн түүхийг. Иргэншлийн түүх. Одоо ярих гэж байна. Тий. Манай Монголын одоо Facebook-ыг хараад хахад бол ер нь үндсэндээ эртний Ром иргэншил, Грек иргэншил бол их судлагдсан байдаг. Олимекийн, Америкийн тэр бол нэлээ бараг байхгүй. Би бол нэг хит үзчихсэн гэхдээ дандаа таны орсон подкастууд байсан. Тий. За тийм байгаад байгаа. Тэгэхээр яг одоо асуулт бол юу гэхээр үндсэндээ олимекийн иргэншил гэж яг ямар иргэншил байсан? Эдгээр юугаар онцлогтой байсан? Он цаг үеийн хувьд тэд нар одоо яг тэр нутагт яаж очисон бэ гэдгээс бол зүйтэй болов гэж бодож байна. Хоёулаа зангаа дээр эртний иргэншлүүдийг яриад эхэлсэн шүү дээ. Санжин бүр Homo neanderthal, Homo erectus хүний үүслээс эхэлсэн шүү дээ. Homo sapiens гэдээ явсан шүү дээ. За ингээд эртний анхны иргэншил Шумер, Ассир, Мисир, Месопотам гэж хоёулаа явсан да. Ингэж явж байгаа Ромын иргэншил дээр хоёулаа очсон ярьж явж итэл хоёулаа бүр эртний хятадын иргэншлэгч ярьсан энтгийн иргэншлэгч бас ингээд яриад явсан шүү дээ. Харин Ромын иргэншил дээр явж итэл гүйн цаанаас нь зангаагаас одоо энэ иргэншлийн түүхээ дэлхийн түүх дээрх иргэншлийн түүхээ зогсоо гэд ингээд. За одоо тэгээд одоо цаанаасаа тэгжсэн юм чи одоо зогсоохоос өөрөө яах вэ? Харин Грек Ромын иргэншилтэй бараг нас чадсан 4000 жилийн иргэншил дэлхийн бөмбөрцгийн баруун хязгаарт байж байлаа. За энэ дэлхийн бөмбөрцгийн баруун хязгаарт баруун хэсэгт байсан энэ иргэншил бол эртний Америкийн иргэншил гэж байгаа. За энэ Америк гэхэр зэрэг бид нар ямар ойлголттой байдаг вүлээ? Үгүй энэ Америкийн түүх бол өөр юм аа. Бас их том иргэншлийг очсон тийм том бүтээл байсан юм аа. Би энэ иргэншлийн талаараа энэ Америк иргэншлийн талаараа бол яг фрейм дээр нэг 2 дугаар гаргасан. Яг тэгээд нэг бас шинэлэг байсан юм л да. Харин одоогоос 100-аас 110 мянган жилийн өмнө Төв Азийн газар нутгаас Берингийн хоолойг чиглэсэн их том хүний нүүдэл болсон. Энэ том хүний нүүдэл зүүн хойд зүг рүү явахдаа Чукоткийн хойг, Берингийн хоолой, Аляск, Канадын нутаг, Хойд Америк, Мексик, Төв Америк, Латин Америк буюу Өмнөд Америк бүр бүрээ хөвш хүртэл их том нүүдэл болсон гэж одоо эрдэмтэд одоо гаргаж ирлээ. За энэ иргэншил бол ер нь одоо бид нэр ингээл хойшоо явганд нь
Чукчанар гэж ярьдэн штэ. Оросын Сибирь рүү ингээ хаш явах юм бол чукчанууд гэл. Гэхдээ яг л нэг монголчууд царайтай л байгаа шүү дээ. Чукчанар нь. Гэхдээ уулан тэр хүүтэн цагаа гартал тасч зогцож амьдрдаг болохоос ш тэнэг ард хүн биш л дээ. Орсууд л их гүрний бодлогоор аваачаад чукча дурак чукча дандаа л чукча нарын тухай онигоо зохиодог л болохоос ш уулна маш хатуу харанхуйд байдаг. Нар их ховор манддаг. Мөнхийн харанхуй ертөнцид хүүтэн цасан дээр амьдардаг. Энэ ард түмэн л дээ чукча нар. Чукча үндэстэнгүүд гэдэг. За яг хөө тэгээд Аляск руу тийш яваад ирэхээр эскимосууд гэдэг гараад ирж байгаа. Эскимос үндэстнүүд гэдэг ингээд. За ингээд цаашаага ингээд Канада руу явна. Ингээд одоо урагшаага бүрээ өвш хүртэл явж байгаа юм л да. Энэ маш том нүүдэл нэг онцлогтой. Берингийн тэнгис тэр үед бас хоорондоо нийлцсэн байсан. Тэгээ тэр нийлцсэн мөсөн дээгүүр нь гараа яваад өгсөн. Мөсөөсөн гэсэн үг. Тий. Нийлцсэн байсан. Чукотки хагч нь. Одоо ингээд бид нар газрын зурган дээр ингээд харахаар барыг хариуг нийлцсэн шахуу нутаг харагдаад байгаа шүү дээ. Тэгээ нэг ийм хэм байгаа. Тий. Нэг ийм хэм бий. Тэгсэн мөртлөө яг яваад очихоор нөгөө их далаа харагддаг. Тий. Тэгтээ зайны хувьд бол хэдэн километр гэж нэг ярьчихлаа. Бас нэг том бол бас биш. Тий. Заваар явбал ер нь бол туулчаар юм шиг харагдаад байгаа. Тийм хүүтэн тэнгисийг үү. Тэгэхээр ийм байгаамаа. Би Фрим сууг дээр хөтөж тайлбарлагч Батмөх дүүтэйгээ хамт тэр Vitus Bering гэд ингээд ярьж ирсэн. Галайчд гэдэг нэвтрүүлгээр одоо контент бэлдэж ярьж ирсэн. Тэрэн дээр одоо ингэж гарсан. Яагаад Bering гэж нэрлсэн? Тэр Vitus Bering гэд одоо хүнний очиж тэрнийг нээсэн болохоор л ингээд Bering гэд нэрлэлсэн ч гэдэм юм уу тийм ээ. За тэгээд энэ үндэстэн чинь их сонио юм аа. Нэг онцлог нь яг Монголтой адилхан хөх толботой төрдөг. Монголчууд царайтай хөх толботой төрдөг. Тэгэхээр бидний өвөг дээдс байсан байх магадлалтай гэж ярьж байгаа боловч үгүй. Эртний Америкийн уугуул үндэстнүүд Төв Азийн Монгол үндэстэн хоёр ухсаагаар л нэгтэй гэж тайлбарлаж байна. Нарийн ярих юм бол энэ Казахстан, Кыргызстан, Узбекистан эдгээр чинь ч бас хэрэг жоохон монголж шүү. Хэрвээ ярих гэж байгаа бол нэр мэрийн ч бас жоохон төстэй. Энэ Төв Азийн энэ том миграц болсон юм байна. Олон зуун жилийн өмнө их том миграц болжээ. Бүр 10,000 жилийн өмнө ч нүүжиллээ гэж бас ярьдэн шүү. 100,000 жилийн өмнө. 100-аас 10,000 жилийн өмнө. Тэгвэл 100-аас 10,000 жилийн өмнө чинь анх хүн үүссэн. Тэр одоо Homo erectus, Homo neanderthalууд үүссэн гэж яриад байгаа. За тийм байж болно. Гэхдээ энэ бол судалгаа болгон өөр байгаа. Би бол юу гэж тогтчихно гэж. Энэ бол миний одоо зарим судлаач нартай би санал нийлдэг боловч би ямар судлаач нартай санал нийлдэг вэ гэвэл 10,000 жилийн өмнө их нүүдэл болсон гэдэг дээр би бол санал нийлж байгаа. 10,000 жилийн өмнө гэдэг дээр шүү. Тэгэхээр эрхэм үндэд сонсогчид, шүүмжлэгч нар, үзэгчид та бүгд өөрсдөө энэ тал дээр бас эргэлзээг гаргаж болно. Би бол одоогоос 10,000 жилийн өмнө гэдэг дээр бол санал нийлэлцсэн байгаа. За ямар ч лсэн энэ чи хүмүүс очижээ. Энэ үндэстэн бол монголчууд царайтай ийм үндэстэн. Маш олон үндэстэн байгаа. Манай Монголын энэ түүхч нараас би бол ер нь индианчуудыг бас их судалдаг. Индиан судалдаг хүн. Харин надаас өмнө 1981 онд түүхч Намдоржгой энэ эртний Америкийг бас их судалдаг байсан юм бэлээ. Намдоржгойн энэ бүтээлүүдийг би бол уншиж судлахад үнэхээр бас гоё юм бэлээ. Энэ шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнд ажилладаг байсан. Одоо ер нь бүтээлүүд нь бас газар зүйн хүрээлэндээ, түүхийн хүрээлэндээ байгаа бах. Судалдаг. Судалгаа хийдэг хүмүүс нь бас байгаа хаа гэж би бол бодож байгаа юм. Нэг биш, нэг дор дороо хил соёл, зан заншлаар эрс ялгаатай маш олон овог, омог отог, аймаг, үндэстэн ястан энэ төв дээр оршиж байлаа. За 109-өөс 123 төрлийн
хилний бүлэгт багтдаг олон аймагуд бас байсан байна. Мөн манай Ахмад Эрдэмтэн Наманд орж гуайгийн судалгаагаар бол 158 омог аймгийн нэр гаргасан байна. Монгол гаралтай аймаг омог отог олон байсан байна. Маш үүрмэц өөр замаар явсан, өөр амьдралын хэмнэлээр явсан соёл иргэншилтэй байсан байна. Энэ бол Америкийн иргэншил байсан. Америк ТV-ийн иргэншил. За, Америк ТV. За, энэ дээр ярий. Анх хаана? Анх хэн мэдчихв гэдэг дээр гарч ирнэ одоо. Ийм тип байсныг хэн мэдчихсэн? Ийм тип байсныг хэн мэдчихсэн гэдэг. Европ ТV-ийн хойд хэсэг цас мөсний бурхны орон Скандинавын хойг. Энд викингчүүд хүн амын тоо 7 дугаар зууны үед маш их олон болж хоорондоо дотроо дайтахын хэрээр гадагшаага амьдрал хисэж амьдралтай газар хайж явж эхэлсэн. Далаа тэнгисээр гуйонгоцороо явж эхэлсэн байна. Ялангуяа Норвегиэс эхэлсэн Кадигатын далайчид. Одоо Рагнар Лотброк гэж гэдэг юм уу, тийм ээ? Одоо ингээд Кадигатын далайчдаас гэж амьдрал хайгаа тал тийш очоод Англид нэг очоод, Францд очоод, Испанд очоод, Португалд очоод, газар дундын тэнгис, Гибралтарын хоолгоор газар дундын тэнгисээр ороод, Италийн Сициль Сардинд очоод, мөн урагшаага бүр Персийн болонд очоод, Египтийн эсэн цөл дээр ч очсон, тэн дээр очоод, Агуу Фарам 2 дугаар Рамзесийн зэргүүдтэй байлдаж, бүгднгийн ялж айлгаж байсан тийм түүх байна. Викингүүд. Хоёлаа өвөнийг викингчүүдийн дугаар гэдэг дээр ярина. За. Би зүгээр үүн дээр ингээ зүгээр нэг юу ярьж байгаа. Эхлээд нэг юм сэрэл болгож, жишээ болгож ингэж ярьж байгаа юм. Викингчүүдийн дугаар гэж нэг амар том юм байгаа. Бэлтгэсэн байгаа шүү. За. Яг ингэж байтал бас амьдрал хөөж байгаа зарим хэсэг нь баруун тийшээгээ явж хагаад одоогийн Исландын арлыг нээгээд Галтуулын эх орон буюу Галтуулын арлыг очснээс маш их олон галтуултай тэгсэн мөртлөө халуун аршаан олонтой тийм газар байж л дээ. Эндээ бас нэг суурьшээж амьдрах гэхэд мөн хадрахаг газартай бас л хэцүү л байж эдгээр ч амьдрал хөөгд яваад байгаа. Үүний дараа Гренланд руу очижээ. Гренланд гэдэг чинь ногоон нутаг гэсэн үг. Гэвч одоо газрын зураг дээр харах юм бол дайны мэдлийн цав цагаан юм байгаа. Гренланд тэр үед мөстөөгүй байсан. Хойд туулын мөстлөг гівгэнтэл нэг хүчтэй эсрэг циклоны мөргөлдөөн болсон уу яасан нэг юм болж л Гренланд тэр чигээрээ мөсөөр хучигдсанаар Гренландд байсан уугуулч гэжтэй суугуул гэх юм уу да нүүж очсон викингчүүд дахиад эндээсээ нүүхээсээр аргагүй болсон байна. Ингээд Гренландээс баруун өмнө зүг одоо Хадсоны хоолоор өдгсөн номхон далайн дундад хэсэг байлаа. 964 он. Нэг гуй онгоц аимшигтай хүчтэй далайн шуурганд сүйтгэн холгүй ам тэмцэн явж байсан байна. Далаа давлгаалал, шуурал, онгоц нэг хөмөрхөнгө алдаал. Далбаа буулгасан биз? Буулгасан эзэнтэй. Бид энэ ч одоо тэсгүй нэ. Бид нар энэ үндийг хэлий. 20 хоног тэмцэлтлээ. Усан цөлд бид нар хатаж өгөх нь. Одоо яах юм бэ? Цэвэр усны нөөц яасан бэ? Дууссан. Гэрэлэнд үлдсэн байсан хүмүүс яасан? Тэд нар бид нартай муудалцаад, халин булгаацалтаад, үлдсэн халмаа бид нартай хуваалцахгүй гэрээвцтэй. Тийм болохоор зэрэг одоо бид нар арай гэж нэг жаахан үлдсэн хоолоо аваад явчлаа. Өөр арга биднэрт үнэхээр алга. Бид нар ингээд усан цөлд ингээд дуусгах чинь. Таны эцэг буруу юм хэлсэн байна. Ноён хайр явсан. Та эцэгтэй энэ удаа итгэх хэрэггүй ээж. Намайг сонс. Би бол улаан Эрикийн хүү. Хэрвээ миний үгэнд орохгүй бол яг энэ чи хаална. Би чамайг яг энэ чи хаална. Йормунгандад өгөх болно. Тэртээ тэргүй Йормунганда чи эргэн тойрон байна. Йормунганда догшиж байна штэ. Йормунганда биднээсийг яг хариугүй залгих нь үнэхээр хариугүй залгих нь зарим маань Йормунгандаг харсан байна.
Йормунгандаг харлаа гэд Йормунганда биднээсийг завин дээр гарч ирэхчихгүй. Бид нар Йормунгандагаас айхгүй. Локе бурхан өнөөдөр ууралж байгаа боловч Тоор бурхан биднийг ивэх бол мэдв. Амаа татаад бүгдээрээ сэлүүрд рол. За ингээд орилж байла. Өдөрдөгч нь Лейф Хэри Олфсон гэдэг хүн байлаа. Нэг том малгайтай сүхтэй модон бамбаатай ийм гуйонгоцоор явж исэн байна. Одоо Бjarn Хэри Олфсон гэдэг хүн байсан байна. Bjorn Хэри Олфсон гэдэг хүн явж исэн байна. За ингээд энэ хүн би бол улаан Эрикийн хүү. Эриксний хүү. Лев Эриксний хүү мэдв. Та нар надад итгэхгүйг нь би шууд газар дээр нь алах болно. Маш хатуу чанга байх болно. Яагаад вэ гэвэл энэ бол эргэн тойрон усан цөл Йормунганда гарч ирж байна штэ тэндээс Йормунганда. За энэ хүү Йормунганда буюу эртний викингийн домгийн далаа тэнгисийг үргэлж цалиглуулж дөргөөж шуурга далаа тэнгисийг тэр чигээр нь шуургаар эргэн тойрныг сөнөөдөг аимшигтай могой байлаа. Далаад амьдардаг аимшигтай домгийн могой. Хүн олон хоног хоолгүй мөн усгүй ядраад цуцаад ирэхээрээ хийм хардаг. Энэ бол зүгээр хүний илзан. Тэгээ нөгөө могой гэдэг. Яг ингээд төсөөлөлтөө байж байтал далаа тэнгисээс галт нүдэрээ ширтсэн аимшигтай том авраг могой тэдний өмнө гарч ирлээ. Йормунганда харваач тэгээд над Йормунганда руугаа бид нар бүгдээрээ Йормунгандаа тулалд нь мэдв. Бид нар бүгд үхлээ гэхэд ваал хаалаад очих болно. Бид нар тэгээд Одон бурхныхаа дэргэд очиод үхснийг амьдруулдаг дарсыг ууж бүх шархыг идгээдэг идэ ундааг нь идэх болно мэдв. Харуу наад руугаа яг ингээд зүгээр ус руу хараа далаан давлгаа ингэж хумж ирээд байхад ус руу хараад байгаа юм. Үндэ өөрсдийнх нь сэтгэлгээ гэдэг чинь тийм айхтар, шашин, оюун ухаан, сэтгэл санаа, сэтгэлгээ, домог зүй гэдэг чинь хүнд ийм амар нөлөөлдөг болтой. Хажуугаар нь Йормунганда биднээс яг залгих шахсан шүү дээ. Бидний онгоц тэгээд хөмрөөл дахиад гарчлаа шүү дээ. Тэг болохоор зэрэг усан дотор, завин дотор орсон бүх уснуудыг бүгднийг шавах та нарт тушааж байна. Тушаал биелүүлээгүйг нь би өөрөө сүхтэн мэдв. Тушаал биелүүл. За энэ хүү бүгдээрээ завируугаа орцсон усаа шавхан гаргаж байлаа. Йормунганда яг ингэ харж илт эндээс сүүлэн далаа руу орох шиг боллоо. Тийм ээ. Йормунганда тогширч ах шиг байна. Энд Йормунганда амьдарч байна. Йормунганда энд амьдардаг юм байна. Одоо яана? Ийм хүү ингээд Тоор бурхан биднийг ивэнэ. Үгүй ээ, Локи бурхан одоо энчээ байна. Одон бурхан унтцсан байгаа. Үл мэддэгдэх хизээ сэрхэн мэддэхгүй нойрондоо орчихсон байгаа. Тоор бурхан Локи бурхандаа дайтж байгаа. Тиймээс Йормунганда ирж байгаа. Фенер нарыг залхих гээд байна штэ. Одоо нар харагдахгүй. Үнэхээр тэр бүрхэг юунд. Тэнгэр, бараан үл, борооны догшин шуурга, аянга цахилгаан дунд үнэхээр нар нь харагдаагүй юм. Тэгвэл бүгдээрээ болор гаргаж ирээч. Тэр болор шилээ гаргаад тэр ингээ болор шилээ гаргаж ирээд ингээд харахад нараа хаана байгааг харжээ. Фенер нарыг залгаагүй л шүү дээ. Бити та нар айцгаагаад бай бидүү. Айсныг нь би дор нь ална. Би дор нь алах болно. Сэлүрцгээ бид нар ямар ч байсан Йормунгандагийн далаа гатлах болно. Ийхүү өөрийнхөө далаачтай зориглуулан, далаачтай аачтай зоригжуулан Bjarn Хэри Олфсон хөвж байлаа. Ийхүү 25-аас 27 өдөр далайд тэмцэлдэж байлаа. Йормунганда эргэн тойрон байна. Гараад ирлээ. Тэр биеийн гарч ирж байна. Дахиад нэг маш том авраг могоо тэднүсийг бүсэлж байгаа болтой. Биеэрээ бүсэлж байгаа болтой. Йормунгандаар ирж байна. Бидний чиглээд ирлээ. Яг үнэхээр амаа ангаагаад завтай цуг залгигч байгаа юм шиг дайрангууд нь бүгд жадаа шидцгээж нумсмаа харавч эхэллээ. Бидний залгаагүй л байгаа сте. Дахиад над завин дотор байгаа усыг гарга. Бидний зав харин ч гайгүй хөмрөө гараад ирлээ. Ингээд зав нэг хөмрөөд ингээд дээрээ нэг юм болохоор доороо нэг юм ингээд инхээр зэрэг доороо нэг урт дээгүүрээ юм байдаг болохоор буцаад ингээд хөмрөөд дээшээгээ харцхад зориулттай л байж л дээ. Ганцхан далбаатай. Тэр ганцхан далбаагаа ингээд буулгаад хумцсан өөрсдийгөө ус оруулахгүйгээд далбаагаараа өөрсдийгөө ингээд завин дээр ингээд
одоо хучцсан майхан шиг болгоод хучцсан бөгөөд хажуудаа бамбаануудаа тавьсан байлаа. Ярмунганда ирж байна. Дахиад эндээс хуулраад ирж байна. Амаа татаа битээ. Дахиад бидэрт сум байгаа. Жадч байгаа. За яг ингээд дахиад хуулраад ирлээ. Үнэхээр Ярмунганда ирж ийсэн үү? Өөрсдийнх нь төсөөлд нь байсан уу? Мэдэх юм алга. Бярн Херолфсон өөрийнхөө 50 гаруй дайчин зэргүүд удирдан явж байсан нь байлаа. 900 Анна Доминогийн тоолол буюу их эзний тооллын 964 он нар гэрэлтэж далаа тэнгиснийг өдөр тогтлоо. Одоо яасан бэ? Тоор бурхан Локиг дийлсэн. Ярмунганд агчгсан Мьёлнир лантуугаараа нам цогсон. Одоо биднийг ивэн. Би та нарт хэлсэн биз дээ. Эзэн яарал минь. Одоо яарал гэдэг чи одоо эзэн гэсэн үг л дээ. Викингийн хэлээр. Алсад далаа харагдах гадах шиг байна. Их газар харагдах гадах шиг байна. Чи буруу хараад байгаа бах. Бид нэр 27 хоног хоол усгүй явсан. Борооны усыг бид нар далбаан дээрээ тогтоочоод арай гэж ууж явсан. Одоо энэс цаашаа бид нар усан цолтол өгөх бах. Өөр арга байхгүй. Тоор бурхан минь. Ивэл та багтаагаач. Тоор бурхан минь. Ивэл та багтаа. Цаглаа. За ингээд цаглаа харагдаж эхэлж байгаа. Ийхүү цаглаа гэдэг чинь далаа хэрэг байна. Далаан давлгаа. Тэнд нэр үнэхэр газар байна. Тийм байна. Хаанаас хүч олсон бүү мэд бүгдээрээ 25-25-аараа игэнчгсэн. Заваас илүүрдэж байлаа. Урд нь бамбаага барьчихсан сэлмээ ингээд гартаа автчихсан тэр дайчин өдөрдөгчээр бол улаан эрик викингийн дайчин алдарт дайчин их газар нэгч улаан эрикийн хүү Бярн Херолфсон гэдэг хүн байсан. За ирлээ. За эрэг дээр гарга. За одоо яах вэ? Энд ангөрөө байж л байгаа х та. Тийм байна. Дээшээ явъя. Яасан үзэсгэлэнтэй газар вэ? Очицгоё. За ингээд ой дотор бүгдээрээ ингээд ойр орсон байна. Пөөх буугарамдж ах чинь бэлдээрээ. Тоор бурхан биднийг ивэн гэсэн биз дээ. Тиймээс цөмөрөө ангөрөөе. Утгаас уулна. За номсмаа ингээд эвтэйхэн ойртлоо. Ийхүү бүгд 50 дайчин 5-6 бууган гаасан байна. Ингээд буугын хайрсыг өвчин махын шараад идэж тэр хавийн цэнгэг уснаас ууж ядч нэг цангаагаа тайлж өлөө дарчээ. Бид хаачч ба хаана ирч мэдгүй. Гэртээ буцхолоо. Сайн мэдгүй л. Ярмунгандагийн усан цөлөөр дахин туулах зоригтон байна уу? Хэрвээ дахин туулыг ивэл бид нэр гэртээ очино. Харин эндээ үлдэх үү? Ийм сайхан үзэсгэлэнтэй газар эзэнтэй л байж таараа. Тийм ээ, эзэнтэй л байж таараа. Энэ нутгийн хүмүүс ямар хүмүүс байдаг бол бид хэл ойлголцох болов? Бидний одон бурхныг мэддэг болов? Мэдхгүй. Ямар ч хэлсэн хилээ ойлголцдог болоод мөн үзэл санаагаа солилцохоосоор аргагүй. Тэгэхгүй бол бид нар тантай нийлээ 51 үл энэ газар дээр газардчлаа. Нутгийн иргэд мэдээж хэрэг маш олоолаа байж таарна. Бид нар тэдэртээ 1 байлд нь 2 байлд нь 3 байлд нь 4 дахь байлдаан дээр бид нар өхнө. Тийм учраас эхлээд ямар ч хэлсэн эвийн олж инх тайвныг байгуулах ёстой шүү. Болохгүй бол бүгдээрээ сэлмээс суулгаас. Тэгээд ваалхаалаад очно гэж бодъё. Тэгээ эзэнтэй. Ярл энд нэг мөр байна. Ямар мөр юм бол? Хүний мөр байна да. Заавэц. Энд чинь ямар газар байгаа юм бол? Явцгаая. Ийхүү яваад их цад дээр очижээ. Яг тэр их цадан дээр улаан цагаан будгаар бутсан, номсон барьсан, жад барьсан хүмүүс нэг л гайхсан янзтай тэднийг хараа зогсож байлаа. Энэ ямар хүмүүс юм болоо? Мэдгүй. Нутгийн иргэд байх нь гарцаагүй. Эднэр бид нартай найрсаг харцах болов? Хоол ундах болов? Мэдгүй. Бид нар бугийнхаа махаа нөөцлсөн үү? Нөөцлсөн байгаа эзэнтэй. Бид ямар газар ирч вэ? Харин ямар газар ирч вэ?
964 он Бьерн Херри Олафсон одоогийн Канадын Ньюфаундланд Лабрадор дээр газардсан байна. Христофер Колумбыг Америкт очихоос 500 жилийн өмнө викингчүүдийн гуй онгоцоороо газардсан юм а. За тэгэхээр энэ хамгийн түрүүнд одоо Европоос викингчүүд хурж ирсэн байна. За энэ викингчүүдийн очсон газар тийм ээ Ньюфаундланд Лабрадор гэдэг одоогийн Канадын газар нутагт ингээд газардсан энэ бүхэл бүтэн хойд зүгтээ хойд туйлаас өмнөд туйл хүртэл сунаж тогтсон маш үзэсгэлэнтэй байгальтай бөгөөд маш их ашигт малтмалтай мөн 9 зүйлийн ургамал тариа будаа тариалал ургадаг үл мэдэгдэх маш олон амьтад байдаг цоо шин төв байсан гэдгийг Бьерн Херри Олафсон тухайн үедээ бас мдээгүй явж байлаа. Америкийн газар нутаг одоогийн хойд Америк дээр Мизуригийн иргэншил гэж байдаг. Мизури мөрний иргэншил. Мизури болон Миссисипи мөрөн дээр байдаг энэ иргэншил. За Төв Америк руу яг дөхөөд ингээд явах юм бол Мексикийн урд хэсгээр Ацтекийн иргэншил. Төв Америк дээр Маягийн иргэншил. Одоогийн Өмнөд Америкийн Перу улсын газар нутаг болон эргэн тойрныг хамарсан газар нутаг дээр Инкийн иргэншил гэсэн 3 том иргэншил мөр зэрэгцэн оршин тогтнож байсан юм. Ацтек, Мая, Инк 3. Зэрэгцээд гэдэг байгаа шүү. Зэрэгцэж очиж ирсэн байна. Харин хойд Америкт Миссурийн иргэншил гэж бас онцгой иргэншил байсан. Би яг танаас нэг асууж ирсэн да. Энэ Мая, Ацтек энтер гэдэг юм өрмөц соёлтой юм байна. Эднэр чинь нэг тийм чулуун молуугаар ингээд өөрийгөө чимдэг юм дөрвөлжин оройтой пирамидтай. Гэхдээ бид нар энийг Америкчууд, Индианчууд гэж ойлгоод байгаа ш. Нөгөө нэг үд зүүсэн байгаа нөхдүүд нь юм болоо гэдэг. Тий. Тэднээс нь юу гэж бодож ирснийг мэддэхгүй байна. За тэгэхээр яг энэ иргэншиллий дээр очисон викингчүүд дараад нь Бьерн Херри Олафсны дараа Лев Эриксон хурж ирсэн. Лев Эриксон. Бьерн одоо өөрийнхөө хүүдээ аавынхаа нэрээ өгсөн байхгүй юу? Бьерн Херри Олафсон чинь. Энэ Ньюфаундланд болон Лабрадор дээр эдгээр газар нутгийг судлан ийм гоё газар байдсан байна гэдгээ нээчээд гэрлүүгээ буцаж очиод гэрээгэндээ хэлэх гээд байгаа байхгүй юу? Та нар надаа байлдаад би энтийг алцаад бусдаа байлдаад ингэжсэн yorд энд маш гоё газар байна гэж хэлэх гэж явсан байгаа юм. Буцаад Исланд руу яваад Исландаас цаашаа Норвегийн газар руу очсон. Энд дайчд. Тэр нутгийн иргэдтэй бол инхийн гэрээ байгуулж худалдаа арилжаа хийсэн. Үүний дараа Лев Эрикс Бьерн Херри Олафсны ач хүү Лев Эриксон чинь дахиж өвөөгөн газар нутг руу хожим нэрнэ. Энэ хүн ирээд Мизури мөрнөөр аялна. Судалгаа хийн Америкийн хойд Америкийн нутгаар Мизуригийн музейгээс яг энэ викингчүүдийн гоё онгоц олдсон байдаг. Одоо зурагч хүртэл байдаг. Мизуригийн музейн зурагт байдаг. Мөн Мизури мөрний эргэн тойрон викингүүд амьдарч исэн яг тэр эртний Скандинавын байшингууд бас баригдсан байдаг. Тойрон мөн балгас нь одоо болтол байдаг. Эдгээр цаашаа бүр Миннесота хүртэл явжээ. Канада. Одоо хойд Америкийн Миннесота мужид хүртэл явсан. Миннесота мужид очиж тэнцэнэ нутгийн иргэдтэй бас харилцаа, худалдаа арилжаа хийж, ийм найрамдалтай байсны ихээр тэндээ суурьсан. Ингээд тэнд суурьсан викингчүүдийн эцсийн цэг нь тэр байсан болохоор Лев Эриксны хөшөөг тэнд нь босгосон. Одоогийн Америкийн нэгдсэн улсын Миннесота мужийн нийслэл тийм ээ хотод яг засгийн газрынх нь урд нь Лев Эриксны хөшөө байдаг. Тэгээ нөгөө Minnesota Vikings гэдэг суг бөмбөгийн багтаа шүү дээ. Minnesota Wild гэдэг хоккейний багтаа. Тийм ээ. За яг энэ викингчүүдийн бас нэг хурж ирсэн томоохон бодит жишээ энэ байлаа. За ингээд цаашаа юу болов гэдгийг ярихыг төр зүр паузлчээ. Ацтек гэж яг юу вэ гэдгийг эхлээд ярив.
эхлээд. Ацтекийн иргэншил. За ацтекчууд гэдэг бол одоогийн Мексикийн өмнөд хэсэг нутаг дээр нутгалж исэн ард түмэн. Юкатаны хойг дээр оршин тогтнодог. За ер нь бол энэ түүх нь бол Грек Ромтой нас чадсан түүхтэй 4000 жилийн иргэншлийг бичижсэн. Мөн пирамид барьдаг байлаа. Гэхдээ их сонин Америкийн иргэншил дөрвөлжин пирамид барьдаг бол яг нэг өргөрөгт байдаг. Мисирийн иргэншил гурвалжин пирамидтай. Гурван талтай тийм тэр чинь. Египтийн пирамид чинь гурвалжин штэ. Тийм. Америкийн пирамид дөрвөлжин. За зургийг ямар ч байсан оруулнаа. Тэгээд Амун-Ра бурхан Эмотеп одоо хаамаа гэж яриад байгаа шүү дээ. Имхотеп гэж одоо фараон гэж яриад байгаа. Эдгээр чинь бас нэг тийм дөрвөлжин маягийн бурхантай. Янз янзын бурхантай байгаа. Их сонин мөн бичиг үсгтэй байсан. Нэг онцлог зүйл байгаа. Шантак бичигтэй байсан. Шантак гэж ямар бичиг байдаг вэ? Цогтөг үз. Чулуун дээр сэлдэг бичиг. Ганцхан хятадын иргэншил цаасыг гаргасан юм аа. Хятадын иргэншил ганцхан цаас, луужин, салиут, юу гэдгийг дайраг гэдэм үү, маш их хэмээг нээсэн. Тийм ээ? Харин бас ацтекчууд бас ер нь их бол их юм нээсэн шүү. Ацтек. Мексикийн баруун талд одоогийн Мексикийн баруун талд байсан Астлан арал дээр сууж байсан уугуул суршигчд. Энэ бол толтекууд. Толтек үндэстнүүд. Толтекчууд. Байж байгаа. Тэгэхээр чи ацтек гэдэг нь өөрөө толтекууд. улсын одоо иргэншлийн нэр гэсэн үг. Одоо яг нарийн ярих юм бол за би хэлье. Науху үндэстнүүд багхгүй юу? Энэ наухаа үндэстнүүд чинь өөрсдөө энэ Астлан гэдэг арал дээр амьдарч байсан. Астлан гэдэг. Тэгээд эдгээр чинь Ацтек гэж нэр өгсөн байхгүй. Ацтек гэж үндэстэн Монгол гэж үндэстэн байгаа. Монгол гэж улс байгаа. Тийм биз? Тэрэн шиг Ацтек үндэстнүүд гэж бид нар ойлгож байна. Үнэн зөв л дөө. Гэхдээ наухуучуд байхгүй. За Ацтек гэдэг бол ер нь наухуучуд гэсэн үг ээ. Науху үндэстнүүд. За энэ Астлан арлын одоо энэ Астлан гэдэг арал дээр сууж исэн Мексикийн баруун талд байсан Астлан гэдэг арал дээр амьдран сууж исэн хүмүүс болохоор Ацтек гэдэг үг нь өөрөө Астлан арлын хүн гэсэн тийм ээ Астлан арлын хүмүүс гэсэн утгатай үг юм аа. Нөгөө Монгол гэдэг чинь Мон гэдэг голоор нутгалдаг хүмүүс гэдэг шиг юм байна шүү дээ. Нөгөө Монголын талаар их олон тайлбар байна. Олон тайлбаруудын нэг тэгж тайлбарлаад байт юм байлээ. Тэр үндсэндээ нөгөө газар нутгийнхын нэрээрээ нэрсэн гэж ойлгох нь шүү дээ. Тий. За тэгээд энэ 12 дугаар зууны үед Мексикийн хөндийг бүгдээрээ нүүдлэж хурж ирээд эзэмшин суурьцгаасан байна. За ингээд бүгдээрээ ингээд энэчнээ олон болоод оширж штэ суурьшаад газар тариалангаа эрхлээд нэг онцлог нь бол энэ газар нутагт төр чинь газар тариалан бас их эрхэлдэг ийм газар байгаа юм. Сүүлийн одоо энэ судлаачдын мэдээлэлээр бол 1325 оны үед Мехикогийн хөндийг эзэмшиж суурьсан. Тэгээд яг энэ ондоо Тескако нуурын баруун арал дээр Теноч гэдэг хотыг байгуулснаар энэ Лан гэдэг нь хот Теночетлан гэдэг чинь Теноч хот гэсэн үг. Тетлан нь одоо хот юм уу? Хайшин тийм ээ? Итлан гэдэг нь. Тэгээд ямар ч гэсэн Теночетлан хот гэж өөрсдөндөө нэрлснээр өөрсдийнхөө нийслэлээ одоо байгуулсан гэсэн үг. За нийгмийн үндэс нь бол нэг овгоос тийм ээ? Нэг өвгөөс гаралтай хид хідэн өрхөөс бүрэлдсэн. За овгийг бол ахлагч нь удирддаг. 12 овг нийлээд нэг аймаг болдог байсан. 12 овг нийлээд нэг аймаг болдог байсан. За овг бүр өөрийн хэргийг дотроо шийддэг. За тэгээд аймагаас хамаарах асуудлыг болохоор овгийн ахлагчд нь бүгдээрээ цугларч байгаад аймгийн зөвлөл гэж байгуулад ингээд энэ аймгийн зөвлөл нь шийддэг байсан байна.
За аймаг тэгтээ заавал 2 удирдагч сонгодог. За нэг нь эхнийх нь бол цэргийн удирдагчд бол нөгөөх нь бол дотоодын асуудлыг шийддэг. За энэ шашин, ёслолын гэдэг ч юм уу дотор болоод байгаа асуудлыг шийддэг. Ийм байгаа юм. За ийм 2 удирдагчтай болохоор зэрэг аймгийн энэ 2 удирдагчийг болохоор зэрэг аймгийн зөвлөл нь дуртай цагта зөвлөлөө хуралдуулаад хоёрыг солигээ сольчих болдог. Парламенттаа ч байсан юм шиг, ардчлалтаа ч байсан юм шиг. Уга дуртай цагта 2 удирдагчаа сольждаг гэж байгаа байхгүй. За тэгээд энэ хөрш зэрэгэлдээ аймгаа яваанда эзэн дүрмгэлж эхэлсэн байна. Ацтагчууд. За ингээд энэ Аслан арлын хүмүүс чинь гэх юм уу да тийм ээ. Одоо ацтагчууд маань ингээд эзэн дүрмгэж эхэлсэн. Нэг онцлог нь дэлхийд дахинд хараахан түгээгүй байсан. Эрдэнэ шишиг тарьдаг. Эрдэнэ шишиг Америкт оргодог байсан. Америкт оргодог. За эрдэнэ шишиг одоо энэ корн шүү дээ. Англиар корн, орсоор кокуруз гэдэг байгаа. Монголоор эрдэнэ шишиг. За эрдэнэ шишиг ингээд тариалдаг. Загас өрчүүлдэг байсан байна. Тэгээд алтан чимэглэл маш их хэрэгэлдэг байсан байна. Алтаар чимэглэл. Тэгэхээр тэр газар нутаг бас алтны олт маш ихтэй байсан болохоор алтны үн цэнийг хизээч мэддэггүй байсан ард түмэн. Ялангуяа нөгөө гол дагаж тий алт урсдаг байсан энэ төр бүр тийм байх. Алтан гол урсдаг байсан гэж бүр түүхэнд дэлгэрсэн ингээл юусэн. Голынхын чулуун алт байдаг тийм. Голынхын чулуун алт. Тийм учраас нөгөө нэг кинон дээр гардаг штеп. Гол дагаал баахан хүмүүс ингээл алт ухаад байдаг. Тий. За тэгэхээр энэ яаж ийн? Алтан чимэглэлийг бас их сонин эргэн тойрны хүмүүсээс одоо газар нутгаа ажиллаж. За та нар эрдэнэ шишээр татвар төл, алтан чимэглэлээр татвар төл, загсаар татвар төл гэд одоо ингээд их тийм татвар нэг сонин. Чулууг бүр аюул сонин сийдэг. Эднүсийн багж ч гэсэн сонин. За тэгээд олзлогдсон болгоно бол яг цэргүүдтэй ингээд. За та нарт байлдаад эзэлсэн юм чинь цэргүүдтэй одоо ингээд өгдөг өөрсдөө наад олдсон хүмүүсээ яахаа шийд. Яг одоо ална уу ямар байна? Өөрсдөө шийдээ гэд цэргүүдтэй өгдөг байсан болохоор цэргийн ардчлалтай ч байсан юм шиг. Тэгэхээр цэргүүд нь болохоор зэрэг за гэд болгоод худалдчихдаг. Цэргүүд нь. За тэгэхээр энэ бол ийм байгаамаа. Энэ олзны хүмүүсийн ихэнхийг нь бол тэгээд одоо болгоод ингээд худалддаг мөртлөө дийлэнхийг нь дайны бурхан аюул сонин нэг дайны бурхантай. Эднүсийн дайны бурхан. За Үцилопочитл гэдэг бурхантай. За Үцилопочитл бурхнаа тахихын тулд хэрэгэлдэг байсан байна. Ихэнх хоцлогдсон хүмүүсийнхаа ихэнх нь бурхандаа өргөлөгч гэж ойлгох нь шүү дээ. Тийм, тахил болгож хүнээр тахил хийдэг байсан байна. Ацтекууд. За тэгээд энэ сүмийн маш том юм дөрвөлжин пирамид ингээд барьдаг. Тэрнийхээ орой дээр задгаа талбай дээр хар хувцастай тахилч лам гарч ирээд чулуун утга гаргаж ирнэ. Тэгээд тахилын ширээн дээр хөвтцэн байгаа олцлсон хүнийг шууд цээж рүү дүрээд чулуун хутгаар яраад зүрхийг суулдаг байж л тээ. Тэгэхээр энэ аимшигтай заншилтай байж бүр хүү татаад зүрхийг нь суулан галын дэргэд байгаа онгон шүтээнийхээ хөлд аваачиж тавьдаг байсан байна. За ингээд тахилаа өргөдөг. Хүнээр тахил өргөдөг байсан байна. Тэгэхээр яаж ийн нөгөө нэг тахилаа өргөчөөд тэр цусаар нь одоо ингээд мэдээ зүрхээс уулцсан нил цус байгаа штэ. Пирамидээс доошоо тэр ёроолд урсах юу хүртэл ингээд цусыг ингээд урсгадаг бахна штэ. Тэр цусыг бол бурхан гарч ирэх. Үцилопочитл бурхан гарч ирдэг. Мөн гэртээ хардаг. Зам нь юмаа гэж одоо итгэдэг байсан. Хүнээр тахил өргөдөг байж. Харин гарын уртаа авьяастай хүмүүсээ болохоор зэрэг гэрийн боол болгодог. За чи манай гэрийн нэг санал ширээ хийж чийд юм уу? Ингээ гэрийн боол болгоно. Тэгэд бүр хоосорсон ядуу хүмүүсийг өрөнд орчихсон илэг нэгтнүүтэй хүртэл адилхан өрөнд ширэнд орцсон мөн ядуурцсан байгаа хүмүүсээ хүртэл боол болгоод авчдаг.
За тийм болохоор зэрэг аянда яадгүй. Ангийн ялгаа гэдэг юм гарч ирнэ. Анги одоо нийгмийн социал үүрэг үүсгэх гэдэг чинь ангийн ялгаа гэдэг юм гарч ирнэ. Ацтекчүүдийн энэ багаж хэрэгсэл сийлбэр чулуун дээр хийж байгаа сийлбэр багаж хэрэгсэл бол гайхамшигтай. Бүр Европ болон Африкт байгаагүй тийм сонин өвөрмөц багажаар ямар гоё сийлж уралдаг гэж бодно. Бүр сийлбэр багаж их гайхамшигтай. Ингээд баян сурвалжтнууд бий болсон байна. Тэгээд дайн хийх болгонд бүр баяжаад байдгийн байна гэж бодож эхэлсэн болохоор одоо амтшиж штэ. Дайн төрөмгийн, дайны ажиллагаа болон төрөмгийлэх хэрэгэн дойрны улам төрөмгийлэх үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлж гисэн байна. Ацтекчүүд бол. За ингээд энэ өргөжүүлээд улам их одоо дайн хийгээд баяжаад эхэлсэн чинь цэргийн удирдагчийн эрх мэдэл улам өндөр болоод өсөөд ингээд үе залгамжлалтай болсон байна. Нэг том цэргийн удирдагчийн хүү бол шууд л аавынхаа оронд тэр цэргийн удирдагч болдог гэсэн үг. Одоо нөгөөд чинь юу болж байна? Үе залгамжилж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Юу солигдох вэ одоо? За ингээд хоёр дахь удирдагч бол тахилчдынхаа юмаа хийн шашнаа шулам хөгжүүлдэг байлаа. За хамгийн гол нь газар тариалан эрхэлж шуудууд татдаг. Ийм ард түмэн байлаа. Улаан лойл гэдгийг ацтек хэлээр тамайтл гин. Европчууд колоничилж авахдаа энийг юу гэдэг ингээ асуусан чи тамайтл гэд нэрлэлснээс хойш улаан лойлыг томато гэд нэрлсэн үг энэс гаралтай. Шош, хургангава, хулуу, амтад төмс, эрдэн шиш, кофе, тамхи тариалдаг байлаа. Их сонин тариалантай. Загас барьдаг, үржүүлдэг, мөн галуу нугас, цасагт хэрүүл өсгдөг байсан боловч амьтныг ерөөсөө гэршүүлдэггүй байсан байна. Ацтекчүүд нөгөө зэрлэгээр нь байлгаад идэг байсан байна. За ингээд худалдаачт нь зис, шавар ваар сав суулга хийдэг байсан. Сонин богоц шавар ваар суулга хийдэг байсан байх нь шүү дээ. Гоёмсог хээтэд давуу, шууны өдөн малгай, наймаалдаг, худалдаалдаг байсан байна. Ингээд чулуу алтыг мөс бас мөн мөнгийг урлагта тун гарамга байжээ. Мехико хотоос эртний ацтекийн саран дагны бурхан өнөөдөр олдсон байна. Испанчуудаас нууж 450 жилийн өмнө газар доор нууж болсон байсан байна. За энэ 20 орчим килограмм тонн, бүр 20 орчим килограмм биш, 20 орчим тонн жинтэй 3.5 м голчтой маш гоёмсог сийлсэн чулуун бурхан байжээ. Иймэрхүү ацтекчүүдийн маш олон олдцтой юмнууд бол байна. Цааш та тэгээд үргэлжлүүлээд ярив. За тэгээ. За их баярлалаа. За үзэгчд маань ч гэсэн бас шин зүйлийг бас сурч олж мэдээ сонссон болов уу гэж найдаж байна. За бид нарт бас нөгөө Монголын одоо дэлхийн түүхийн дугаарын маань эхлэл маань одоо Америкийн иргэншлэр хэлж явж байгаа. За цаашдаа бас үргэлжлүүлээд бүр Америкийн индианууд бүр одоогийн Америк хүртэл очиж болно. Одоогийн Америк хүртэл ирж болно. За тэгээд явахаар байгаа. За тэгэхээр үзэгч маань бас хэрвээ энэ хүртэл сонсохыг хүсвэл магадгүй дээр одоогийн Америк хүртэл сонсох хүсвэл биднийг дэмжиж лайка сайн дараарай, subscribe сайн дараарай, share сайн дараарай гэж хүсэж байгаа. Тэгээд donation илгээгээрэй. Яг зөв тийм. Тэгэхээр нөгөө бидний үйл ажиллагааг бас сайн дэмжиж donation илгээгээрэй гэж үзэгч та бүхнээсээ хичээнгүйл өсөж байна. Ягаад тэгэхээр нөгөө маш их олон судалгаанууд, олон өдөр одоо цагийн судалгаанууд, маш олон эдитүүд ингээд явж байгаа учраас бас энэ маань өөрөө их хөдөлмөр байгаа юм шүү. Тэгэхээр үзэгч маань биднийг ойлгоод donation илгээгээрэй гэж хүсэж байгаа. За ингээ энэ удаагийн дугаараа энэ хүрээд завсарлаад дараагийн дугаараа үргэлжлүүл уулзъя. Баяртай. За